За гарыг бол ерөнхийдөө бизгээ юунд заагаад өгнө. Та нар гудамж зодолжээс уушсан гэдэг заяа. Тэгээ яг энэ амраагийн гидс рүү оронгууд нь тэр надад мэдэгдэж байгаа байхгүй. Аим кайфтай баг. Энэ амьсгаа татангууд орцсон. Яа. За сайн байна уу? M Sports Cafe-гийн энэ удаагийн дугаар ийхүү эхэлж байна. За өнөөдөр болохоор бид бүгд сонирхолтой боксын спортоор хичээлэхээр Ширэнбэлийн клубээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ удаагийнхаа дугаарын зочдоор удахгүй одоо дэлгэцний бүтээл болж байгаа Хайр 2 гэсэн киноны уран бүтээлчд болох Соёлын тэргүүний ажилтан Бацай болон Амар жаргал нар хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Баярлалаа. Энэ өдрийн мэнд спорт ер нь сонирхдаггүй. Одоо жүжигчтэй хамт боксоор хичээлж байгаа болохоор маш сонирхолтой санагдаж байна. Тэгээ манай жүжигчид босоод ирэхээр маш өндөр юм билээ. Тэгээ сакс тоглодог юм шиг харагдсан. Ер нь бокс тоглож ирсэн үү? Ер нь спорт сонирхдаггүй. өндөр болохоор тэгээ сууж явах шиг эвгүй л байна. Яг үнийг хэлэхэд миний өндрөөс л суудсан юм аа. Яг ингээд ийм буруу шиг харагдав. Өөрөө нь хэлүүлэх гэжсэн. Яагаад суудсан бэ? Зогсоор юм нэмчих ч юм шиг. Хүмүүс бодож байгаа. Энэ дөрөв яагаад суудсан? Тэгээ урилга хэлгээс нь баярлалаа. Тэгээд ямар ч хэлсэн спортоор хичээлж үзээгүй Монгол хүүхд залуучууд байхгүй бах те. Ялангуяа багасаа ноцолдож өссөөгүй банд нар бол байхгүй бахаа гэж бодож байна. Тэгээд ер нь бүх спорт дуртай, хайртай. Тэгээд бүх төрлийн спортыг үзэж сонирхдог. Тэгээд тодорхой хэмжээнд бас хичээлхийг дүрмийг ойлгохыг тэгээд энэ спортын мөн чанар нь юу юм бэ гэдгийг бас мэдхийг хичээдэг. Яг болохоор бүх спортын амжилтыг хүндэлдэг. Тийм болохоор бүх спорт хайртай. Амар жаргал. Тэгээ би ч бас ер нь бүх спортоор хичээлхийг үздэг. Өөрийн гэсэн яг хэм маягтай болсон гэсэн үг. Тэгэхээр би экстрим талруугай спорттой амар дуртай. Би сакс, волейбол, ширний теннис, агарын теннис, газрын теннис гэдэг ер нь усын спорт гэх бүгдээр хичээлээ үзээд тодорхой хэмжээний мэдлэг аваад энэ чи ингэж тоглолт юм байна. Ингэж төлөвлөлт гоё авд юм байна гэдэг мэдрэмжүүдийг цуглуулах нь надад өөр капиталс нэгддэг. Сулааны спорт ер нь сонирхдаг. Сонирхон. Хар багасаа сонирхдаг байлаа. Гэтэ бацаа яг үздэг. Тэгээ юу нэг үзэж тэрнээс кайф авдаг. Жохон бах чинь бандараас хооронд нь ах нар юм үзүүлэх ч юм уу те. Одоо та хоёр ингэж үзчих. Өндөр чицуулчаад ингэ үзүүлждэг байсан шүү дээ. Намайг ч тэгж байгаагүй маа. Намайг ч тэгж байгаагүй. Гэхдээ ямар ч байсан нөгөө юунаас болоод ямар нэгэн маргаанаас ч гэдэг юм уу бандны хооронд асуудал гаргууд гар зөрүүлжсэн тохиолдлууд бол би double team. Тэгэл цусаа үзээл нөгөөд нь уйлаад ч юм уу тэгэл ядцсан тооцол. Тэгээ би нэг анхны хүүхдийн цогсон чи шүдэнд нь одоо энэ нэг сорь байна. Банд нар болгоны энд нэг сорь байдаг. Энэ сорьыг яг тэг шүдийн зохиол. Яг ямар гэдэг юм зүг нэг сорь байдаг. Сорь байдаг. Энэ нэг сорь байдаг баг. Тэгээ би шүдэнд нь энийг урчаад тэгээ цусаа хараад өөрөө уйлж ийсэн. Тэрийгээ би санаад идэг. Тэгээ өөр яг тэгээ сэтгэл хот үлдсэн тулаанаа яг одоо орж ирэхгүй байна. Өнөөдөр бас шууд мэдхгүй те баг ямар спортоор хичээллэхэж мэдгүй дуудаад авчирсан. Ер нь боксоор хичээллэж одоо үзэх гэж сэтгэгдэл ямар байна. Ширэнбэлийн 16 жил яг одоо энд хичээлж байгаа нэлийн олон бас алдартай тамирчтай гаргаж ирсэн газар ирсэн байна. Ямархуу мэдрэмж төрж байна да. Сонирхолтой санагдаж байна. Яг боксоор яг үдчихсэн юм яг өөрөө тийм шок төр цохиж мөгч үзэж байгааг болохоор надад л амар сонирхолтой. Шинэ турш байгаа гэдэг үднээс хаа. Тэгээ надад бас сонирхолтой. Тэгээд энд маш их олон хүмүүсийн хөлс хүч шингэсэн ийм танхим заал. Театрын болоод жүжигчин бид нөгөө нэг тайзсан шалнаас 1 см ч дээшээ ингээд өргөгдсөн байсан жижигхэн тайзыг бид тайз гэж хүндэтгэл эндээсээ бид айдас авдаг байхгүй. Оюутан байхдаа ч тэр оюутан тайзнараа хүрт бид хүндэтгдэг. Яг тэрнтэй адилхан яг энэ танхимд орж ирээл яг нөгөө тамирчдын хөлс хөдөлмөр шингэсэн маш олон гавьяатуудын гарч ирсэн энэ заал нь ингээд орж ирж байгаа. Яг бидний үзэж бас нэгэн тайз. Хайр 2 уран сайхны кинонд тоглож байгаа тий. Ер нь яг ямархуу зохиолтой ямархуу кино вэ? Ямар дүрүүдийг авсан бэ? Киноныхаа талаар. Хөрмийн тухай кино. Тэгээ киноны яг уу жанр нь мэдээж мелодрам, хайр, драмын кино. Тэгээд энэ дээр мэдээж бүх төрлийн үйл явдлууд хийгээд бүх насны хайр гарна. Хайр хаан байна, тэнд амьдрал байж байгаа. Хүн хаан байна, тэнд хайр байгаа. Учраас бүх насны хайрыг энэхүү кинонд өгүүлэхийг зорьсон. Тэгээд амраагийн үз миний хувьд ч тэр насны төлөөллүүд байгаа. Хурим эхлэхэд кино эхэлнэ. Хурим дуусаад кино дуусна. Тийм миний хувьд ч яг өөртөө өмнө ажиллаж байгаагүй нэг нийт яг баймаргүй тийм дүр гаргасан байхгүй. Хөөх би чи ингэж уурлах хэлөө хөөх мөх гэж бодоод та. ер нь хууртай хүний дүр тоглосон. Тийм уртаач гэхээр энэ кино ер нь киног үнэ. Энэ жоо хориглоо. Ер нь Токсик тийм токсик гэх юм байна. Тэг миний хүртэл намайг баяртай байгаа. Урьдчилан дээр ирээл
хөө юм гоё хүмүүстэй тоглож байгаа нь би ийм гоё дүр бүтээж байгаа маань вау энэ киноны зохиолын уншаад чирт хөө вау ямар гоё юм бэ гэдэг сэтгэлээр ихсээр дуулсан одоо киног үзэхэд төлөөгээд сууж байна. Киног үзэхэд. За хамтдаа бэлтгэлээ хийгээд багшаараа заалгуул хуцаа солиод тэгээ багшаараа заалгуулад тэгээ одоо ийм гоё сэтгэлдэлтэй байж чад ахтайгаа тулалдаа дараа нь жоохон сонь сэтгэлдэлтэй дуусчих юм тий. Манай эмнэлэг нь 2017 оноос хойш арьс гоо заслын эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд пластик мэс заслын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж ашиглан 15-аас дээш жилийн ажлын туршлагатай эмч нараар баг хамтолноо бүрдүүлэн илүү тав тухтай орчинд мэрэгжлийн өндөр түвшинд та бүхэнд үйлчилж байна. Холбогдох утас 77 тэгтэг 24 25 77 тэгтэг 24 25. зөв бокс хийлээ шүү дээ. Заавал өдөр тутмын зорио. Хийгс тасгал юм. За тэгэхээр юучдод чаддгийг. За бид тэгэхээр хэлж шүү дээ. Хичээлээ яг эрэг явцаар нэг заавал 15 минут халаагаад шаардлага байхгүй шүү дээ. 7-8 минут халаач эрэг. За тэгээд за гарыг бол ерөнхийдөө бизгээ юунд заагаад өгнө. Та нар гудамж зодолж суучсан гэдэг заяа. Яг би нарийн бол заагаад их юм байна тийм ээ. Шууд гудамж хөлөөд ш барна шүү дээ. Би солгоосоор нөгөө талд авна гэсэн үг. Оо тэгээ. За хоёр их хийгүү үзсэндээ тэгвэл. Нэг солгоо нэг зөв. За. Ийм усад хараа. Би нэг эдээч буюу 50-аад өнөх. Болохгүй би зүүнээр явчих. Би Тог зичээд уртаараа. Тун өндөр байдаг. Яг л хойтлын гарна хойтлын хөл нь бол эсрэг өршөлтөг шиг гэмтэх үнцгт орол магадгүй юм. Хоёлоо ийм бол одоо Солгоо баруун хоёр өрсөлдөх. хоёлоо тийм талдаа ашигтай гэсэн үг. тийм. Тэгэхээр голдуу солгоо хүнд нэг ашигтай. Яг л хүн болгоно ийм зүүн өртөлтэй байхгүй. Тэгэхээр солгоо хүнд тоглох идэр хийвгүй байдаг зүүн өртөө. Би очичээ. Бокс мөн одоо гараад би одоо энэ шүлийн гараад ирсэн шүү дээ. Зүүн өртөг баруун өртөг ийшээ яваад энэ хөдөлгөөний эсрэг зүүнээр сөхөө барнаас ингэж битлээ энэ маань өөрөөс за энэ нөхөрийн гар доош унжээд шинээр давуулчихдаг юм уу. Анаа толгой давхар аль. За тэгээ бүгдээр халаалт хийгээд. За тэгээ. Хоёрдугаар нэ за бүгдээр Протешберг. За дөрөөр маш хөгд мөрд орчуулаа. Сайн бай. 2 3 4 урагшаа 2 хаашаа 2. Урагшаа хаашаа битик. Хоп дэшээ. Зэрэг хөсөөр дан ус гарахгүй шүү дээ тийм ээ. Хөсөөр зах хэмжээний бинээс гадагшлах хэрэгтэй байсан хол бодисууд гарна, хорууд гарна тийм. Зах хэмжээний минерал эрдэс бодисууд гарна. За. За хоёр гараг уршаа. Хөлдөөмөлийн заавч. Оош сагчигээр. За охид бол гоё юм байгаа шүү. За наасаа. Дэш өргөнө хоёр гараг. Хоёр гараг дэш өргөдөө. Өдмөдөр тогтоод ирээ. Босч. Тогтоо. Баа. Хөлдөөмөр зүрх заавч. За. Эргүүлийн атга. Оо энэ. Хүзүүсэйгэн эргүүлээдэг. За 100 нөгөөд ш явууллаа. 100 явуул. За тэгэхээр нуруугаа явуул. Нуруу энэ одоо идэвхтэн ямар баярлж байгаа одоо. Дугуурын шажигн тэгээ бэлтгэл хийсээ дараа зүсэр аюу гоё болно. Өнгөлөг сариалаг болно тэг. За болно. За хөлөг явуулж гэнэ ойд шиг. За. Аниг аймаа суулт хийх гэдэг шүү дээ. Явуулаад яах юу ах одоо өшөөл Яах вэ? Хөлийг хэлж иг. Агаар шууд. Одоо апа магаар бүгдээрээ суулгана. За. Хайрхаа. За би 10хан тоодон тэр хөтөл барьчихлаа. 1 За бодно. 100 дэш яваасаа. За одоо өвдгөнийхөө. Ингээ барьчих. За өвдгөө жоох эргүүлж. Энэ бол халааж байгаа байрлал нэгдүгээрт. За одоо хоёр хөлөө нийлүүлчих. За доошоо суугаад гарыг халгаар мангад болчих.
Сайн байна. За эндээс өрдгөж болох юм болно. Сайн манай хоёр залуу тэгээ барь. За ингээд болсон байна. Одоо би эндээс шүү дээ. Сайн таслаа ингэж болсон. Одоо би зүгээр боксод анхны юм байна. Үгүй гараад тавь. За ингээд зүйл байна. Тэгээд өөрөө тойлог өөрөө төрсөн байна. Гараад тийм гэж эндээс ар. За. Хайса. Ингэж атахгүй эндээ. 1 2 хайса. За одоо эндээс яг саяныхаа өдрөөр одоо тоонд орол харж байгаа. 1 2 3 4 5. 1 2 3 4 100. 1 2 3 4 5 5 тоор салгачих. 1 2 3 4 5. 5 сал гар дэш. За одоо саяныхаа 5-ыг хөлний нэмжигээ алдахгүйгээр 1 2 3 4 5. 1 2 3 4 5. Да. Бокс. Явда заатг. Зээвдэг. Тогосгүй юм уу? Сайн. Ийхгүй юмстай хөлөөд ш. Бүгдээрээ ихтэй. Сайн явуу сайн. Хүн дээр унах чив. Баа. За одоо эндээс. Сайн одоо боксинг зогсдог шин. Фронтал үе чигээр харсан зогсдог ч юм. Энэ маягаас бид рефс явуулаа. Одоо үнсэн зогсолтой явна. Хүчтэй талынхаа хөлийг ардлаа тавьчих. Хүчтэй нартаа. За. Солгоо юу? За тэгвэл солгоод ардаар. За гараа. Гэтэ би энэ үлээр шүлтэн шүү дээ. За. Тэг солгоо шүү дээ. За тэгээд шүү дээ. Хөл хоёр хоорондоо юм зайт. Нэг алхмын зайтай. Ардлын болгон төвхөл тавихгүй ингээ ууршаа тавьчихна. За гэтэл би хөл тавьж байгаа учраас би жоохон хазууд ширнэ. За гар эндээс. За эндээс хасах нэг урдлын гараа. Урдлын гарш. 2 хойдлын гар. Хойдлын гар. Зүв. За энэ цогцолтын хамгаалт. Дахиад 1 урдлын гар. 2. За яг энтэй адилхан өөрийнхөө тухайг юм. За багшиг хажуу сарраа. Урагшаа тонгоохгүй, хоошоо гэдэхгүй. Би хүндийн төвийг аарцгийн доотлоо хэсэгт байна. Энэ биеийн одоо энэ механик үйлчлэл 1 урагшаа. 2. 1 2. За явуулаад урагш тонгоохгүй шүү. Энийг босоо. Урагшаа. За эндээс урдлын гар явуулаа. За урдлын гар явуулаа. Юусэн байр явуулсан. Энэ За одоо ингэнэ. Одоо эндээс шүү дээ. Бас сая түрүүн шиг 5-аар явна. 1 2 3 4 5. 1 2 3 4 5. За. 1 2 3 4 5. За одоо стоп сайн байна. Аюуга та нар аюул сайтай. Одоо хөлийн нэмжийг алдахгүйгээр юуршаа довтлохоо байна. 1 2 3 4 5. 1 2 3 4 5. За яваад үзэр. Хөлийн нэмжийг алдахгүй нь шүү дээ. Ба хоошоо хойд төлөөсгөлээ. Ба за явна. Хаач гар нь хааш яв. 5-г зогсон шүү дээ. Ууса наа чин цогцолт шүү дээ. Хөлийг минь яагаад ингэ тавьчихсан мэт жоохон гэсэн шүү дээ. Ууса. Сайн. За одоо наатах минь хараа стоп байж. Наатах зүрийг хайч. Биенээс хараа. Миний хойд үлээс түлхээд биеийн жиг урд буулаа. Ерөөсөө энэ цагааны цогцолт. За бид нэр сая 30 минут орчим бие халаагаа тэгээд хэрхэн одоо өрөлт цохилтуудыг авдаг анхан шатны элементүүдийг сурсан байна. Тэгээд сэтгэлдлийг сонсцгоё. Амра 30 минут орчим бэлтгэл хийлээ. Ямар санагч яг ингээд өмнө нь бэлтгэл хийхийн өмнө хийгээд явж байгаа хэвчээ. Яг би өмнө нэг сакс солиолынхаа бэлтгэлээр явж байсан ч гэсэн ингээд халаатай игээ шууд бэлтгэлээр орж ирсэн бөмбөгтэй харьцаад одоо болохоор ингээд бүтэн бие халааж иж хитэн 30 минут бүр тасралтгүй бие хөдлөө шүү дээ. Гар явлаа, сүлдээ мөрний цэцгэл явлаа. Цохилт гэдэг ямар үгүй техник энэ ч одоо цохилт одоо чи болтол гэдэг те. Тэр бол нэг заагаад гойс нүд чинь одоо яг ухааны спорт гэдэг нь бол яг харагдчих амар гоё юм одоо. Бэлтгэл хийх явц ямар байна? Ямар сэтгэлтэй? Та нар зүгээр ярилцлаганд оруулна гэж дуудаагүй юм уу те? За хөшлөр хариу хэлсэн юм уу? Нэг сайхан спортын талаар буу халъя гэж л бодсон. Тэгсэн чи бүр буу халах биш бүр яг мэргэжлийн тамирчин шиг стандартын дагуу мэргэжлийн багшаар
хайхтар тасгал бий хаалт тэглэж байна. Багштай их баярлалаа. Тэгээд яг л чинь нөгөө мэрэгжлийн тамирчин хүний хүч хөдөлмөр төсвөр төвчээр ямар байдаг. Бид нар яг үндэ багш бол бэлтгэлийн баг 11 ч биш те 0.1 хуваар нь дасгал хийлгэж байгаа бах те. Яг бүтэн фул тамирчны хийдэг дасгалыг хийх юм бол мэдээж одоо босч ирэхгүй гэвтэж байгаа бах. Би ч өөрөө нэг эсрэг талын хүний хайрладаг хүн учраас ерөөсөө энэ хөдөлгөөн ерөөсөө надад байдаг байхгүй. Нөгөө эсрэгтлийн хүн би ч байнга хайрлаж идэг хүн чи юунд хийцэн охих юм охих. Тэр жоохон юугүй байлаа. Удахгүй амраатай тулалт нь ямар байна? Бас арай илүү өндөр болохоор одоо урт чацтай хүмүүсийг бас илүү давуу талтай гэж үздэг шүү дээ. Гэхдээ та нар битээр зодтолно л гэж бодоод байгаа тийм. Тэггүй шүү дээ. Битээр ч одоо өөрийгөө яаж хаана цохноо л гэж бодоод байна шүү. Хайрлаад байгаа шүү дээ. Энэ загварын үний чи одоо нүүр хамдын бас хамаагүй болж болохгүй. Би бас хэлээд байгаа. Удахгүй би зураг авалттай шүү. Миний нүүд амыг хайрлаарай гэх. За хоёр залуу ерөнхийдөө сая мэдэрсэн. Яаж одоо тий саяны байдлаар одоо та нар ч бас ирчүүдөөш тэрс гений байдгийг. Тийм хөө. Шусны байдгийг. Энд чинь цагаат хоёр ч үүс нэмпэж үзсэн. Зөв өнөөдөр бид одоо техникийг зааж цагаараа чи. За энэ биентэй ач холбогдол гэж. Энэ 3.5-аас 2.5-аас 3.5 метр урттай байдгийг гарын боолт. Энд яг боогоол яхад яг ингэж босд юм л шүү дээ. За тэгээ энийг яг хөглөө нөгөө бэлээ дотор гар ингэж үргэдэг. За энд нөгөө хамгаан хоёрдугаар гар гимтэхгүй. Энэ байдлаар хамаатай. Эсвэл сул орж ирдэг юм. Яа тийм ихтгэж чанга болоо би дараад чанга яаж чангаж юм. Ихтгэж сул орооч юм бол хоорондоо үржээд гар бас гимтэх шалбарчдаг. Ихтгэж чанга орооч юм цусны нэг боогдоод одоо гарын одоо үе мөч гимтэх. Ийм мас та тийм. За одоо эндээс нэг одоо бац атгаж гэнэ. Яаж одоо болж байна? Оо яг зү. Одоо эндээс ингээд жоохон чангалаад байна гэсэн асуудал байна. Нөр кэфтэй байж Зүүнгөт ялч нэг юм мэдрэгдэж байна тийм. Битээ. Нөгөө UFC-г чи энэ дээр ингээ бондгор байгаа гэдэг чинь. Тэр энэ адилхан биетэй бол энэ сарын өөр нэг бие. Бүр энэ яг энэ үеийн дээр Тэр бол шүү дээ. Тэрний зориулт өөр үү тийм. Одоо бид нар ингээд шинэ гараг авах. Тийм. Энийг богоо нүгэрч. Тэд нэг энийг тэгсэн байх. Тийм. Хүнжид ачаад авах гар хийдэж шүү дээ. Харин тийм. Энд баг нэмэлт юм хийчих тийм шиг тийм бүр тавгар байгаа гэсэн. Заавал нэг гар. За ингээд гар түрүү халаацсан байгаа. За хоёр одоо би дээдийн өмсгөөс өмнө бүрэн дээр нь зоддоо ш. За хүртэл одоо түрүү би за бисээ энэ мөрөөр өмнө за. Зүгээр. За. За хөнгөн. Яна. Уушлаарай. Цагчиж юм уушлаарай. За. Йоо, бля. Чи намайг нилээ модчихлаа тий. Я. Топ 10. За. таамаглаад шинэ үйл гараад байна шүү. Окей. За би дөрөв түрүүнд танилцуулсан тийм ээ. За би энэ хэсгээс. Ингэж байна. За тэгээд энэс урах цагт чихнэ болдог. Ингэж яв. Энэс тоосох. Таагаар чи энэ амхан тэгээд ч хамгаалт заавал байх хэрэгтэй. Өгнө шүү дээ. Хоёрыг би үүнд мөрөн дээр очиж шүдний хамгаалт хийсэн. Толгоор цохоор дуулга байх хэрэгтэй. Одоо дуулгууд өмсөх. Одоо зөвхөн мөрлөгөө л явчих тийм. Нэг одоо би онохно шүү дээ ингэж баа. Зэн цохоор гараа ngөрч. За гар юм байдаг учрыг одоо. Би дэш цохоор гараа. За чиний цохоор. Ийм байхаар тасчаа орчоод. Эс одоо ойлголоо. Чомо дараад өгш. Ингээд тутаад өгнө. Шоо дахиад дээрс дараад өгч гараа. За. Ингэж болох юм аа тийм. Ингээд болохгүй. Мэдрээд байх хэрэгтэй. Тийм ээ. За дээр нь болох. За тэгээд нөө цэцэн үзэж байгаа бас ингээд эдтэй нэг цогцолж байгаа шиг ингээд.
За одоо яг нэг ордгоор Зарлаа. Манай ÜЭД компани нь 2006 оноос эхлэн гахаа дахианы махны импортыг Хятад, Солонгос, Орос, Канада, Бразил зэрэг улсуудаас импортлон дотоодын зах зээлд олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлж байна. Бид бүтээгдэхүүнийг тогтмол өөрийн зойрноос түргэн шуурхай, бөөний болон жижиглэнгийн хүргэлт хийж байна. Холбогдох утас 9904 1676. За. Хоёр тамирч за гараа барьж. За гараа барьж. За гар барих асуудал нь за. Энэ дэмэтэй байх шүү гэ тэ. За болно да. За бэлдээрэй. Бокс удаа. Уг цагаар өгдөг байна. За тэгээ. За мөр л орно штэ. Мөр. За дуустал мөр заагаас барьж явна өндөр мөр тийм ээ. Бити доошо тонгоо. Оо. Нэг анаа за тоодороо. Нэг. Хоёр. За яа. Стоп бач. За. Хоошоо шарахгүй. Сагаад энэ л хамгаалт биш шүү. Хоошоо гарал да. Өөдөөс тулаад очих. За бокс яваа. Ай, хажуу хаа. Саа. Мөрөн дээр онжоо сага хуурч байна. Намар гой хуурч цагаа хийж байна. Ай, саяга очлоо. Ийхгүй. Намраа төгөөд солгоо өрөлтөө шүү дээ. Эсэ. Хар. Нүд анихгүй зохиолно те. Эсэ өөрөө зүр. Йоо. Цагаас ходаагүй. Эсэ. Нэг оноо. Oosa гоё оноо шүү. Тодорой шүүгч. Байдаж хэлэхгүй шүү нэг нь. Ай. Бодгоо зогсоод хойш ийш арахгүй давахгүй өдөртөө тий. Аса хамраа гүнзгий амьсгаа дамаар гарган за багш чамд мэлж өгнө. Чи өндөр чинь заанаасаа гэж саа чин их биег бариад байна. Асаа хатгаад өг их маяг. За чи чамд одоо багш хэлэхдээ энэ өндөр уушаас гарын дагаж ороод мөр гэсэн доо. Бид чи ингээд тэгээд тэрийг хэрэгжүүл механизмд хэн илүү сэтгэж чадчих тэр хэрэгжүүл. Байрны зогсоодоо ерөөсөө болтгоо хөдөлгөөнтэй сайн хараад. Тэр гой хууртууд байгаа энэ хараа энэ хууртайгаар гой цэжний хөдөлгөөн байна. Цэжний хөдөлгөөн байна зүгээр. Сайн байна. 40 секунд явж байгаараа. Дөнгөж ихлэ 40 секунд явж байна. Сайн жаа. Нүүр хаах шаардлага байхгүй. Дэш явж шүү. Би ч өөрөө нэг эсрэг талын хүнийг хайрладаг хүн учраас ерөөсөө энэ хөдөлгөөн ерөөсөө надад байдаг байхгүй юу? Why the fuck you lying? Why you always lying? Хардаш хамгаалт сайн байна. Манай байгууд сүйдээ буутаад гэж сайн яа. Эсаа. Цэжний хөдөлгөөн хийж өгөө шүү. Цэжээр хуурж. Одоо багийн цэжний хөдөлгөөн болчихлоо шүү дээ. Амраа зөвхөн шулуун тогтоод. Гоо яагаад зогсож байна? Бокс яваа. Суцраг бол яаж одоорно гэсэн үг тийм ээ. Оноо тоож сүүл 10 секунд. Yes. Нам хонконг тангахгүй. Стоп. Доо наша. Бокс яваа. Цаг дуус болоо. Яваа бокс яваа. Эса. Стоп. Цагаар орч хоёлаа. Хараа. Их гоё. За наша арч. За лөө. Тэшмөх сүдэ арч. За. Оноо яасан. За хоёр дахин тэгснэ. За бай. За гараа болчихлоо. За боо. Хөөе сүүлд яг жиглээс зохимоо санагдсан юм. Сүүл рүүгээ бүрээ. За бид бүгд сая яг одоо ширэн бэли дээрээсээ цаг гарангийн бэлтгэл хийгээд 2 цагаараа хүрээх бах бэлтгэл хийгээд дуусаад манай хоёр зочин маань хоорондоо бас үзээд тэнцээд яг одоо дууссан сууцгааж гин. За тэгээ өнөөдрийн сэтгэгдэл хэр байна? Ер нь бас ингээд цаг гарангийн хугацаанд бэлтгэл хийж үзлээ. Ер нь ямар хуу санагч ин өмнөх бодол болоод яг одоогийн бодол. Яг тий эренгэн дээр гараад яг цохилцоод эхлэх явцад бол ер нь цаг хугацаагч умартч тийм ээ орон зайд хэн байгаа юм өрсөлдөгчөөс өөр хүн бол нүдэнд харагддаг юм байна. Хажууд камерман зурглаач байгаа маяга та нар байгаа маяг ч бас харагдахгүй.
Тэгээд яг ихэндээ бол мэдээж нөгөө нэг мөрлөө зохино, гизрүү зохино гэдэг код байгаа ч гэсэн яалчгүй нүүрлүү ч юм уу эрүүрөө явчих гээд идэм юм. Инстинктээр. Шууд ингэ явчих гээд. Өөрөө мэдхүүнийг хараад будаа зогсон ч гэсэн яг гар явангуудыг дээгүүр явчих гээд. Хамраа яв. Тийм анх явсан явахдаа би бинийг хайрлах гэсэн бодолтой гарч ирсэн ч яг ингэж мөрлөө яваал ядраал гар дагаа болоод өөрийн билүүг явахдаа ингэ дээш явчаал шүргүү тэгээд За одоо ингэ хурд орж ирсэн. Тэгэл яг нэг уучлаарай гэж бодох улам ингэсэн. Тоолч яг энэ амраагийн гиз рүү оронгууд нь тэр надад мэдэгдэж байгаа байхгүй. Аим кайфтай баг. Бид энэ амьсгаа татангууд орцсон. Яа. Тэр нь цогч байгаа надад хүртэл. Угсраа зохиоцсон шүү дээ гизрүү. Тий. Уусаа тэр нь надад бол онгорхон харагдаад байгаа юм чи яхин гидсэн. Одоо манай жүжигчд маань хайр хоёр киногийн зураг авалтанд дуусаад одоо удахгүй гарахад бэлэн болсон байгаа. Тэгээд ер нь бас хэдий одоо жүжигийн одоо кино зураг авралтын ажил их байдаг ч гэсэн бас Амраа Бацай хоёрын хувьд бол бэлтгэл бас хувьдаа хийдэг гэсэн учраас бас харахад нэг юм ядраад байгаа нь сарцангуй баг харагдаж байна. Тэгээ ер нь бол спортод нэлээд дуртай гэж түрүү ярьжсэн. Боксинг спортоор хичээлж үзс дуусны дараа ямар сэтгэл төрж байна? Яг хичээж үзмээр юм шигсэн чинь надад л яг гадар явахтаа ч ямар нэг өөрийгөө хамгаалахтай юм бэ хэрэгтэй шүү дээ. Тэр хамгаалах инстинктээ сулгаж авахын тулд би байгаа боксоор хичээлхийг хүсдэг болчих чинь. Бас нэг спорт чинь хүний төвчээр амар сулгадаг шүү дээ. Ямар ч үлийн спорт багийн ажиллагаа болон төвчээр сулгадаг тэр зүйл надад амар таалагддаг учраас би одоо бийг хамгаалах гэж боксоор хичээлнэ гэсэн зорилго тавилаа өртөө. Аа. Тэгээ ямар ч гэсэн энэ спорт өмнө нь бол мэдээж багасаа ямар нэг спортод мэдээж хүн болгонд дуртай байдаг байсан. Би яг 10 жил байхдаа таеквондоор нэг хэдэн сар жил явсан. Гэтэ тэр яг тухайн үеийн хүүхд насны мөрөөдөл тэгээд хөдөлгөөний эвсэлтэй буюу сонголтын харьцангуй бас бусдыг бол сонголт бол сайтай. Одоо ч сонголт сайтай байж түрүүн бид дөрөв сонголт хийж чадсан. Яг бага насны л юм байгаа. Тий. Тэгээ одоо бол сакс үлмэг бол жоохон оролддог. Тэгээд яг фитнесээр нэг өөрийгөө чирэгжүүлэх хөдөлгөөний дутагдлаас ангид байх үүднээс фитнесээр бол баг зэрэг хичээлдэг. Энэ их ажлынхаа хажуугаар манай нэвтрүүлгийн хүсэлтийг хүлээж авч M Sports Cafe буюу одоо спортын клубүүд дээр очиж бид нар тэр спортоор хичээлж үзээд тэгээд ийм клуб байна гэж танилцуулдаг байгаа. Тэгээд энэ удаад бид нар 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Ширэнбэлийн сонирхтын боксинг клуб дээр хүрэлцэн ирлээ. За тэгээ мэдээж бас хоёр зочноо авчирсан юм чи манай M Sports-ийн зүгээс бас бэлэгтэй гарын. За манай Power Nutrition-ы зүгээс болохоор ийм нэмэлт ямар сахаргүй юм бүтээгдэхүүнүүд байгаа. За та ялангуяа одоо нөгөө спортод хоёулаа миний юм. Тийм. За. Би ч нэг нь ийш өгөх гэж. Энэ дотор болохоор amino white тэгээд бас ингээ нэмэлт сахаргүй панкейк гэдэг ч юм уу. Одоо яг жишээлбэл нөгөө зарим хүмүүс яг нөгөө жингээ барьсан. Тэгээд бас ямар нэгэн сахаргүй бүтээгдэхүүнүүд хэрэглэх гээд байдаг. Гэхдээ бас ингээ бас гоё чипс ч юм уу ямар нэг юм идэхийг хүсдэг. Тэгвэл манай Power Nutrition-ы зүгээс ийм гоё амттангуудыг бэлгэлж байгаа шүү. Манай нэвтрүүлгийн бас ивент тэгчээр UAT гэдэг юм дахианы мах болон хааны мах оруулж ирдэг юм компани байгаа. Тэгээд нэг хайрцаг дахианы мах бэлгэлж байна. Гоцрон залгаад гэртээ хөргүүлээд авч болно шүү. Манай UAT компани нь 2006 оноос эхлэн гахаа дахианы махны импортыг Хятад, Солонгос, Орос, Канада, Бразил зэрэг улсуудаас импортлон дотоодын зах зээлд олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлж байна. Бид бүтээгдэхүүнийг тогтмол өөрийн зойрноос түргэн шуурхай, бөөний болон жижиглэнгийн хүргэлт хийж байна. Холбогдох утас 9904 1676. Манай нэвтрүүлгийн бас ивент тэгчээр Санамед гэдэг арьс арчилгаа, гоо сайхны клиник гэмлэг ажилладаг байгаа. Тэгээд жүжигчин хүмүүс юм чинь бас арьс арчилгаа, гоо сайхан бас маш их чухал байгаа. Тэгээд олон охид бүсгүйчүүдийг те телевизийн цаанаас, камерны цаанаас хуйлруулж явдаг. Тэгээд арьсаа бас сайхан эрүүл саруулах байрлалд зориулаад тийм 100 сая төгрөгийн эрхэм бичиг өгч байгаа. Үгүй бацаа авчихсан. Манай эмнэлэг нь 2017 оноос хойш арьс гоо заслын эмнэлгийн чиглэлээр
үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд пластик мэс заслын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж ашиглан 15-аас дээш жилийн ажлын туршлагатай эмчнараар баг хамт олноо бүрдүүлэн илүү тав тухтай орчинд мэрэгжлийн өндөр түвшинд та бүхэнд үйлчилж байна. Холбогдох утас 77 тэгтэг 24 25 77 тэгтэг 24 25. Бацаа яг бол бас ичнээ мэдэндээ тий хайрын кинонуудаар гол дүр дээр романтик залуугаар бас хуйлруулж ирлээ. За бидний нэвтрүүлгийн өсөлтөд хүлээж авч ирсэнд баярлалаа. Тэгээд эндээч боксинг спортоор хичээллэж үзээд тэг хөсөө гаргаад тэгээд дээр нэг клубтайгаа танилцсанд баярлалаа. Тэгээд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Тий, та хоёрт бас амжилт хүсье. Яг энэ спортыг эрүүл хөдөлгөөнөөр тий эрүүлж их ямар нэгэн одоо юу гэдгийг хоолны ч гэдэг юм уу яг байж болно л доо тэгэл юмнууд хамгийн тэр дундаа спортоор эрүүл байна гэдэг бол нэг тийм үг байдаг. Ямар нэгэн өвчтнийг бол хөдөлгөөнөөр л хэмжилдэг. Хөдөлгөөнийг орлох хэмжилгээ гэж байдаг. Харин эмчилгээг орлох хөдөлгөөн гэж байдаг. Тэгэхээр хөдөлгөөнийг ямар ч насны хүн хийж байгаа хэрэгтэй. Уч нэмэх болоод ирэхлээр бол нурууны асуудалтай, үе мөчний асуудалтай болоод эхэлдэг. Тэгэхээр ямар ч спорт таныг эрүүл болгоход туснаа. Тэгэхээр та бүхэн гэртээ жижигхэн гуцтай, жижигхэн эрзэнтэй эсвэл турниктэй болчих. Тэгэл ямар өвчин зээч ярихгүй. Эрүүл байнад ч бас айгүй том хүн хэрэгтэй. Магч нөгөө M Sports тэгээ спортын нэг зөв вебсайт аппликейшн. Тэгээд манай аппликейшнаар дамжуулаад бүхий л төрлийн гэртээ ойрхон эсвэл хямдхан гэдэг ч юм уу эсвэл надад тухтай гэдэг ч юм уу бүхий л мэдээлэл олоод тэгээд өөрийнхөө дуртай спортыг эсвэл миний биед хэрэгтэй спортоо ч юм уу нэг аппликейшнаас хараад олоод хичээллэх боломжтой. Мөн дээрээс нь нөгөө яг таны хэлдэг шиг те гэртээ заавал ингээд гарах шаардлагагүй гэртээ байдаг хүмүүс видео хичээл байдаг. Тийм ер нь бол 10-20 гаруй төрлийн видео хичээлүүд яг нэг тор багцлаастай байдаг учраас йог хийж болно гэдэг ч юм уу өстой бүхэл төрлийн спортууд байгаа. Энэ бол багш нартай холбогдоод видео тренинг одоо юм видеонууд ороод ирсэн байгаа. Тэгэхээр одоо M Sports гэдэг аппликейшн руу ороод тэр аппликейшнийг гишүүн болснороо тэр спорт яг гэртээ таны түрүүний хэлсэн шиг гудсан дээр яжаад дагаад идэх ч юм уу йог байгаа. Өөрөө шатар олон төрлийн спортууд байгаа. Тэр нь одоо боксер хичээллийг Ширэнбэлийн одоо Баянзүрх дүүрэг хол байла. Би Баянгол дүүрэгт амьдардаг хүн ч Махавалд амьдардаг бол энтэй ойрхон боксын юу гэдэм бол гэвэл M Sports application руу ороод бас сонгох боломжтой. Заавал нөгөө дам сонсоод хаанлээ гэд бид нэг боддог штэ. M Sports руу ороод ер нь бол хайхад спортоор сонирхож байгаа хүмүүст бол маш төхөн байгаа. За тэгээд та хоёрт бас ороод сонирхоод үзээрэй. Тэгээд өнөөдрийн урилгыг хүлээж авч оролцсон та хоёрт маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэг энэ хүрээд дуусч байна. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Баярлалаа. За баярлалаа. Зөндөө бэлдэж байна.